дэгийн тухай хууль гарах болгондоо л одоо тэгэл миний эсрэг юм гаргадаг. Өнгөрсөн хугацаанд энэ дэгийн хууль өөрчлөгдөх болгондоо одоо хэд хэдэн асуудлаар одоо эсрэг юм шийдэл явдаг. Одоо миний хийж байгаа бүх зүйлийг бүгдийг одоо хаах ийм л зорилгоор одоо хэд хэдэн дэгийн хуулиас одоо энэ залуу гишүүд гараад ирсэн ардсан нам сөрөг хүчнээ үүргийг биелүүлээд ирэнгүүт одоо бүр их хааж эхэлж байгаа шиг байна. Тэгээ одоо зэрэг үг хэлж болохгүй, хашгирж болохгүй, альсвал одоо бусдын нэр хүнд халдах юм бол шууд хоригдно гэж заасан. Тэгээ бусдын нэр хүнд гүтгэх гэдэг заалтууд чинь тун удахгүй одоо энэ Тэмүүжин гишүүний ажлын хэсэг засгийн газар руу тодорхой хүсэлт явуулаад энэ гүтгэх асуудлаар санал оруулахыг даалгаж байгаа юм байлаа. Тэгээ гүтгэх нь ороод ирнэ л дээ. Тэгээ их хурлын гишүүн гүтгэлээ гэхэд тэр одоо шүүхээр аваачаад нэг жижиг одоо юу гэдгийг торгуулийн ял өгөнгүүтээ нөгөө шүүхээр шийдэгдсэн гэдэг нөгөө гишүүний чинь буцаага татах ийм нөхцөл байдал руу бүгд орчлоо шүү дээ. Ингэж хоригдж болохгүй байхгүй. Мэдээж тодорхой үндэстэй үгийг одоо хэлэх ёстой. Үг нь одоо тодорхой баталгаатай байх ёстой. Гэтэл одоо энийг зүгээр ингээл дураараа нэг хэн нэгэн алдан тушаалтан шүүхийг нь одоо хуулийнханд хяналт тавьж байгаа тэр нөхөр нь нөгөө их хурлын гишүүнээ торгоол тэгээд их хурлын гишүүнээс нь төдөлжүүлэх ийм юм руу орчих ийм заалтыг оруулсан байна. Тийм учраас энэ дээр ямар асуудал бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, доромжлох гэсэн асуудлууд бас нэлээд энэ чуулганы танхимд бол гардаг. За манай бүрдүүлж гишүүн бол бас өөрөө нэлээд хатуухан хүүхтэй. За энэ дээр бас нэлээд жоох имзэг байх шиг байна. Тэгэхээр ер нь бол ёс зүйн дэд хороогоороо хэдүүлээ асуудлуудаа шийдэе гэж. За тэн дээр байгаа асуудлууд хэрхэн шийдэх, хэрхэн одоо хариуцлага тооцох гэдэг дээр хэдүүлээ ажлын хэсэг дээр бас ярьж болно. Нэг. Тэрнээс цаашаа гарсан хатуутсан доромжилсан, гүтгсэн, үндэслэлгүй гэдэг ийм зүйлээ үл мэдээж бид нар чинь Монгол улсын иргэнийхээ хувьд бол иргэнийхээ хуулиар шийдэж шүү дээ. Тэрнээс наад дотор байгаа, тэрнээс наан байгаа асуудлуудаа хэдүүлээ танхим дотроо аливаа хуралдаан чуулганд одоо байнга ороод дэд хорон дээрээ бол аливаа асуудал дээр хүлээстэй хандах. За тэгээ болохгүй бол одоо ёс зүйн дэд хороогоор одоо шийдвүлэе гэж. Ёс зүйн дэд хороотой холбоотой 3-4 заалт орж ирж байгаа. Одоо өөрөөр хэлбэл санкц тодорхой хэмжээний арга хэмжээ авах, үйлсэл гуйх гэж байна. Жишээ нь бол цалингийн хэмжээг 20%-аар бууруулах гэж байна. Гэгч мэтчлийн ийм зүйлүүдийг оруулж ирж байгаа. Ер нь бол мэдээж Монгол улсынхаа иргэдийг төлөөж байгаа улсын их хурлын гишүүний хувьд бол үг хэлэх эрхийг бол бид нар бол хааж хязгаарлаж бол тэр болгон болохгүй. Гэхдээ энд 30 хоногоор гэж байгаа. 30 хоног байх уу? Эсвэл одоо магадгүй зүгээр тухайн чуулган дээрч байж болно шүү дээ. Хэрвээ энэ чуулган дээр хүмүүлээд байвал энэ чуулган дээр үг хэлэх эрхийг хасч болно шүү дээ. Энэ дээр бол өөрчлөлт хийгээд явхад бол бүрэн дүрэн болцоотой л гэж харж байгаа. Намайг энэ хуулийн төсөлтөөр нөгөө нэг санаачаар гар ус зураач дарга нарын нэг учраас гэхдээ би зураагүй. Ягаад гэвэл эн чинь дандаа сөрөг хүчнийхнээ боомлдог ийм л одоо хууль. Дээрээс нь эрх баригчнын дотроо бас нэг үг хэлээд өгдөг энэ Ганбаатар мэтийн хүмүүсийг хоригддаг байхгүй юу? Хоригддаг байхгүй юу? Тийм учраас би санаачаар гар ус зураг. Тэгэхээр одоо жишээ нь Батэрдэн гишүүний туслах хүүхэн намайг Булган аймгийн Пүрэв Учир гэдэг засаг даргаыг гүтгсэн гэд өргөдөл өгөөд одоо гишүүд өөрсдөө одоо туслахаараа ингээд өгүүлчихэж байгаа юм л да. Тэр нь ажлын албанд одоо ирсэн юм шиг байна. Тэг ингээд нэгээ ингээд одоо хэлсэн үгнийхэн төлөө ингээд тийм нэг уулаасаа улаан цагаан би бол ерөөсөө ямар ч тийм баримтгүй юм ярьдаггүй хүн. Та нар одоо би өнгөрсөн 8 жилийн турш та нарыг шүмжиллээ. Та нар тэгээд намайг ёс зүйн оронд өгөхгүй яасан. За ингээд асуудлууд чинь гарч иж байгаа хөрөд орж гişүнэ. Булгантай холбоотой хүн болгоны надтай холбоотой ажиллахгүй байхгүй да. Бүгдийн миний туслах, бүгдийн миний одоо хамтран ажиллагч эдэргээд одоо ингээд ээж болохгүй л байхгүй. Тэрний бүсгүй гомдол гаргасан юм байлээ. Булганых нь булган миний туслах биш. Миний туслах биш. Би төлөөлөгч биш. За одоо биш байгаагүй. Тэгэхээр одоо энийг юу гэж ойлгох вэ? Гүтгэлэг гэх үү, юу гэж ойлгох вэ? Ингээл асуудлууд гарч иж байгаа байхгүй. Мэдээж их хурлын гишүүн энэ их хурлын чуулганд болон байнгын ороонд үг хэлэхдээ бол хариуцлагатай байх ёстой. Ямар нэгэн баримтгүйгээр хүн амьтан гүтгэж болохгүй. Тэр бол мэдээж. Тийм ч учраас Пүрэв Учир гэдэг хүнийг
хууль ёсоор томилогдсон гэдгийг нь Бат Эрдэнэ гэдэг дарга хамгаалаад байгаа юм л да. Би тэрийг баталгаажуулж байгаа. Намайг ёс зүйн өрөөнд өгсөн учраас би бүх материалыг өгөх гэснээр ерөөсөө энэ нэг их хурлын гишүүн нөгөөдхөө ингээд шалгуулаад явж байдаг ямар юм байдгийг гэж бодоод өгөөгүй. Ер нь бол өгөхснийхээ төлөө энд хариуцлага хүлээх юм бол та нарыг бүгдийн чинь тэр хориглоно гэдэг юуны дагуу иргэний шүүхт өгөөд ч юм уу одоо эрүүгийн одоо гүтгэхээр бол эрүүгийн заалт одоо жишээ нь засгийн газар ороод тэр нь батлагчлаа гэх тохиолдолд гүтгэхээр бүгдийн чинь та нарыг торгоод тэгээд торгосон учраас шүүхээр ял Бүрдөөс дарга та бас намайг мэдэндээ уг нь бол нэг жоохон жижигхэн юмар бол шалшиг хийгээд идэг хүн биш дээ би. Хэрвээ ярихаар бол тантай өөртөө чинь очиод тулаад ярьчих бах. Түнсэж зүгээр тойруулаад ингээд янз янзын юмнууд ингээд ярих юм байхгүй тий. Тийм болохоор аливаа зүйл бол зашмынхаа дагуу л байх. Би сая яг үннээ хэллээ шүү. Тий. Би яг үннээ хэллээ шүү. Багхан шиг шалчихсан дээр хаад. За хоёр улсын их хурлын дэд дарга маань хуулиа тайлбарлаж хуулийнхаа зүйл заалтыг ярмаар байна. Хувийн асуудлыг хоорондоо бас энд ярмааргүй байна.